За тэгээ миний хувьд бол би цор ганц краштай. Бүгдээрээ сайн уу? Бүхний өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр таадтай нэг сонирхолтой зүйлсээ ярилцсан юм л гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр краш. Би тэгээд крашын тухай жоохон сонирхолтой юм олж мэддэм л лөө гэж уншаад хайжсэн чинь бүр аяйгуу сонирм болсон. Тэгээд тэр энэ зарим хүмүүс бол юу тахалта мэддэг юм тахалта. Миний хувьд бол бүр ерөөсөө мэддэггүй аяйгуу сониош содын юм байсан. Тэгэхээр та нарт хэрэгтэй гэж магадгүй. Тэгээрээ ингэдэм байна. Краш чинь өөрөнгөс үе шаттай юм байна. Тэгээ хит хитэн янзаар үештэй гараад ирсэн байсан 6-тай, 7-тай энтрээс тэгээд 6-тай таалагдсан болохоор би таадаг 6-тайг нь яаж өгье гэж утсан. За хамгийн нэгдүгээр үе шат нь болохоор тэр хүн ингээд чамд бусдаас илүү онцгой содон харагдана. Ингээд нэгэд онцгой, нэг л өөр, нэг л содон санагдана. Тэгээд кинонд гардаг штэ хүмүүс ингээд нэг л таньдаг юм шиг санагдаад байна. Би шал хотлаашт гэж боддог дотор. Гэтэ тэр нь нөгөө нэг магадгүй хэрэг үнэн байвал тэр ихний нөгөө яг хамгийн краш яг хамгийн ихний үе юм шиг байна. Нэг л юм өөр сонин содон санагддаг. За хоёр дахь нь болохоор хүний сонирхож эхэлнэ. Мэдээж бид нар ингэж сонирхолтой санагдсан хүний бол ингээл за Facebook, Instagram-ыг хож зайлтай яг юу нь ямар шууд үзэл бодолтой хүн юм шиг байна. Та ямар спортоор хичээлтэй юм яа гэм нэг тэндээс ямар ч мэдээлэл авч болохоор тэр хүний тухай бүх юмыг мэдэх гэж оролддог шүү дээ. Гэтэ хамгийн сонин нь зарим сонирж явахтай зарим зэрэгтэй хүмүүс бол крашс асуучтай юм аа. Чи тийм дуртай юу? Чамд ийм ямар санагддгөө ингээл гоё тэгвэл гоё. Тэр ингээд асуудаг гинэ. Дээрийн хүмүүс болохоор угаасаа зариггүй юм чинь зүгээр ингээд үзэл ээждэг. Тийм инхээр магадгүй чамайг сонирхож байгаа хүмүүс чамайг тагнаад ээждэг ханаач чиний хүмүүс ингээд бүгдийг хараад тийм шууд асуулт нэг хүн зүгээр юм асуугууд бити намайг сонирхоод байгаа юм шиг гэж бити бодоорой заяа. Тэгж хэлээгүй шүү. Дараагийн 3 дахь үе шат нь болохоор урлан гинэ. Тэг хамгийн сонин нь энэ дурлаж явах үеийг хүмүүс аюусаа мэддэг штэ. Ер нь бол ингээд цайжин дотор нөгөө төмөө олоо ирвэхийнэ нисэлтэй байгаа юм шиг. Тэгэл нэг л юм хөнгөн тэгээд бүх л юм сайхан байгаа юм шиг зөө ингээд одоо л хөдөлгөөлөлж штэ. Тэнгүүд ингээд тэр дурлалсан хүний хувьд бол ингээд нус нь ингээд гарч ирээд хөлдөөд эндээ наалдсан байсан ч гэсэндээ л ямар гой цагаа гарт өдрий тэр гэл бодоод байж хамаа л да. Ерөөсөө тэгж тэр муухай санагдахгүй зөө. Бүх юм сайхан байгаа юм шиг санагдаад ядчих нөгөө дурлалсан хүн нь хамгийн ингээд төгсдөг л тэр өөлөх юм нэг ч үгүй юм шиг санагдаал энэ бол өстой last one энэ бол ингээд цорын ганц хүн энэ бол өстой энээс илүү энэ амьдрал таж гарч ирэхчгүй энэ хүнтэй л хамт гэл ингээд дурлсан үед тиймэрхүү мэдрэмжтэй төрдөг. Энэ дөрөвдүгээр шат нь болохоор хуваалцаж эхэлнэ. За эрэгтэй хүмүүс л яадаг мэдгүй ихтэй эмэгтэй хүмүүс л айгу нэг бүрчлэн сая ярддаг хгүй. Өстой надад тэгж чаад бичээ тэгэхээр би тэгж хараа бичээд тэгээ надад тэгж хэлээ тэгэхээр би тэгж хэлээ ингээд ихсэ тэр өдрийн тэдэн цагийн тэдэн минутын тэгэл бүх юм ингээд ярддаг. Тэгээ яг бүр ингээд дурлалсан байгаа үедээ одоо тэр дараагийн үедээ ингээ ярих нь шүү дээ найз нөхөд дотны хүмүүстэй тэгэнгүүт ер нь хүмүүс нь мэдсэн байдаг за манай хүн ер нь олон хүнд ингээ сайн байна да гэд нь мэдсэн байдаг. Тэг хамгийн сонин нь яагаад хүмүүс краша өөр хин нэгэнд хилдэг вэ гэсэн чинь тэр хүн болохоор өөрөө хэлж байгаа намайг дэмжээсэй гэж хүсдэг ингээд яг крашлж байгаа намайг дэмжээсэй гэж хүсдэг. Гэтэ мэдээж бүх дэмжлэг авахгүй шүү дээ зарим нь унаад чи юм шүү дээ чи энэ хүнийг надад гэд амар өгөөсгөл гээл дэмжигдэж болно да янз байна. Тэгээд 5 дахь үе шат нь болохоор гэхээр чи яг байгаар нь хайрлаж эхэлнэ. Дутагдал талыг мэдээж анзаарсан ч гэсэндээ хүлээн зөвшөөрч болмоор санагдана, уучлж болмоор санагдана, засчиж болмоор ч юм шиг санагдаж яг байгаар хүлээн зөвшөөрч эхэлнэ. Нөгөө нэг амар тэр дээр аваадсан чи яг дэргэд чи ирээл тэгэл яг боддоор тэр хүнийг харж эхэлнэ. Өмнө нь төгсөл гэж хараад байлаа шүү дээ. Тэгэхээр болно. За тэгээд энэний дараагийн үе шат буюу 6 дахь үе шат нь болохоор чи тэр хүнд хайртай байхаа болно. Тэр хүнийг крашлахаа болно. Тэр хүнийг эсвэл та хоёулаа биендээ сайн байгаад тэгвэл цаашаа үргэлжлэл ургалжлана. Магадгүй тэр хүн чинь чамайг найзаа гэж боддог эсвэл тэр өөр хүн сэтгэлтэй инэр байх юм бол тэр краш харилцаа заавал бүтэх албагүй шүү дээ тий. Скол чи ингээд таньж мэдж явах явцсан ч юм уу ингээд үнхээр ч нэ дургуут хийгдүүцдэг зүйл тэр хүнд байгаа ч юм эсвэл чамд муухай мэдрэмж төрүүлэх үгүй хэлээд ч юм чи тэр хүнийг крашлахаа болж болно. Тэгээ та бичээрэй чиний бүх цаг үеийн краш хин бэ? Задлаа. Краша юу нэ аль шат хүртэл явуулж үзчихсэн юм шиг тэр талаар бичээрэй. Миний болохоор би бол краша яг 2 дугаар шатн дээр л байлгах юм байна. Ингээд энийг үнэштэй дараа би
Тэгэхээр ер нь бол бид иж үзтiin энэ охтодод хэрэгтэй байх гэж бодож байна. Эмэгтэй хүмүүс тэр болгон зармаг эмэгтэйчүүд байдаг ч гэсэн дийлэнхийн эмэгтэйчүүд ер нь олонних ямар сэтгэлээ илчилж чадахгүй. Би үл хийзэж тэгж чадахгүй. Тэгээд тийм болохоор зүгээр л ингээд үл хийж чадахгүй юм чинь сайн болж малаа сэтгэл санаагаа шаналхаар төвшөнд авч болохгүй. Тэгээд энэ чинь ингээд тэр хүнийг бодитоор нь хүлээж авч байгаа тэр 5 дахь үе шатн дээр чи одоо ийм хүн байсан юм уу гэд ингээд нэг паник ингээд шоконд орох үе байгаа шүү дээ. Тэрийг давж гарах надад аюу түүхтэй ядраатай тийм үзмээргүй байдаг болохоор би нэг цааш нь явуулдаггүй. Хит ингээд дурлаад хийсвэр хөнгөн юм ингээд орчих юм бол зөндөө олон юм саарн хурднуудаа шин тийм болохоор хит амар дурлаад баг. Гүү хоёр дахь үе шатнад ер нь их таалагддаг. Зүгээр л гоё хүн шүү гэж бодоод явж байгаа. Цаан санагддаг. За тэгээ миний хувьд бол би цор ганц краштай. Миний бүх цаг үеийн ганцхан краш байгаа. Миний крашийн нэр нь вирусыг ордог гэж шиг. За тэгээ миний яах гэж энэ крашыг ярьж байгаа вэ гэдэг хамгийн гол зүйл нь болохоор чиний краш бүтэхгүй байж болно. Тэгээд та хоёрын харилцаа заавал төгс болох албагүй гэдгийг энэ үсэтнээс харсан болоо гэж бодож байна. Краш бол краш. Хамгийн гол дараагийн нэг зүйл нь болохоор чи крашаа ингээд судалж явах хавцад сайн чаддаг юм даа чи мэдэн шүү дээ. Тэнгүүд тэрийг чи гоё ашигла сайн одоо хөгжим тоглолтог байвал хөгжим сурдаг ч юм уу эсвэл гоё одоо дуулдаг байвал гоё дуу сурдаг ч юм уу. Эсвэл францаар ярьдаг бол франц хэлийг сурдаг ч юм. Ингээд өөрийгөө илүү агсан төвшөнд авч боломж олгож крашыг ашиглаарай. Илүү эергээр крашлаарай. Краш ч өөр хин нэгэнд хайртай болоод тэгээ тэр хүн чинь бас яг чиний мэдэрж байгааг мэдрээ. Тэр үнтэй ингээд шалгалтай байх чахт нь бити дундуур нь орж За бичлэг маань ер нь бол энэ хүрээ дуусч байна. Тэгээ дуустал нь үзэн баярлалаа. Баяр та.